За баярлалаа. За тэгэхээр яг вэ ер нь бол яг хамтарсан засгийн газар байгуулснаас хойш бас энэ төсөв дээр бол тодорхой өөрчлөлтүүд би гарсан гэж ингэж бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол ямар ч байсан бид нар анхны алхам нь бол төсвийг 3 төсөвтэй явж ирснийг нэг төсөвтэй болгож чадсан. Ингэснээрээ Монгол улсын бас энэ хөрөнгийн урсгал ер нь зах самбараагүй явж ирсэн зүйлүүдийг нэг өнгөөр харах энэ боломжийг олгосон гэж ингэж ойлгож байгаа. Хоёрт нь бол энэ төсвийн хүрээний мэдээллийг оруулж ирэхдээ бол үндсэндээ төсвийн хувьд бодлогын шинж нартай зарим зүйлүүдэд засаж залруулах чиглэлээр анхны алхмуудыг хийж оруулж ирсэн байна гэж бас ингэж үзэж байгаа. Энэ бол бас нэг хоёр дахь алхам нь. Энэ үг хэлж яах нүхээр бол зардлаа бууруулсан байна. Зээлийн хүүгийн төлбөр төлөх төлбөрөө бууруулах тодорхой алхмуудыг бас хийж эхэлсэн байна. За ер нь бол төсвийн хувьд дотоодын зах зээл дээрээс дотоодосоо бондор санхүүжүүлэх төсвийн алдагдлаа бондор санхүүжүүлэх хэмээг эх оноос бол тэг болгоё гэсэн бас ийм зорилт тавьж орж ирсэн байна. Энэ мэтчлэнгээр энэ төсвөө эрүүлжүүлэх чиглэл рүү бол бас анхны алхмуудыг хийж ингэж явж байгаа нь бол би сайн алхмаа гэж ингэж бодож байна. Энэ бол сангийн яамн дээр хийж байгаа зүйлүүд юм байна. За хоёрт нь бол энэ төсөв мөнгөний хувьд бодлогын алдаа төсвийн бодлого мөнгөний бодлогын хувьд бас яг нарийн зогтсон зүйл байна уу гэхэд бол Монгол банкны асуудлыг бид нар оролцоогоо гэдэг хариулт өгснө гэж сонирхол татж байгаа. Үнэхээр өнөөдөр энэ төсвийн алдаа мөнгөний бодлогын хувьд гаргасан алдаагаа засахын тулд энэ Монгол банкнаас баримтж байгаа бодлого бол их чухал л да. Тэгэхээр өнөөдөр энийг хилцсэн үед бол бид нар энэ дээр бас энэ асуудлаа бас нэлээд нухацтай ярих хэрэгтэй байсан болов уу гэж ингэж бодож байна. Тэгээ би зүгээр нэг 2-3 чиглэл дээр ганц хоёрхан асуулт байна. Өрийн удирдлагын стратеги гэж ингэж оруулж ирсэн байна. За өрийн удирдлагын стратеги 16-аас 18 онд өрийн удирдлагын стратегийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авна гэд нэг 3-4 заалт ингэж тавьсан байх юм аа. За зүгээр энэ дээр би нэг зүйлийг хоёрын хоёрт нь бол ингэж юм л давсралтай. Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад авах шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ гэж. За тэгэхээр үе шаттай авч хэрэгжүүлнэ гэхээр би үл яг зээлжих зэрэглэлийг бууруулах чиглэлээр 16 онд жишээлх юм бол хамгийн наад захын арга хэмжээ ямар арга хэмжээ авахар энэ дээр төлөвлөөд ингэж яваа юм бэ гэдэг дээр энэ дээр бас нэг тодорхой тоо хэлчихээч гэж ингэж тодорхой зүйлийг хэлээч гэж. За 2-ын 3 дээр нь гадаад хөрөнгө оруулагчдын харилцааг сайжруулах гэж байна. Гадаад хөрөнгө оруулагчдын харилцааг сайжруулах, мэдээлэлээр хангах арга хэмжээг жил бүр тогтмол авч хэрэгжүүлэх гэсэн нэг ийм заалт байгаа юм. Тэгэхээр энүүн дээр юу ямар арга хэмжээ авах юм бэ? Өнөөдөр бид нар чи энэ гадаадын хөрөнгө оруулагчдын чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Монгол дээр нь ямар алхмуудыг бид нар хийгээд байна. Үнэн дээр бидний авч байгаа арга хэмжээ бол яг нарийн дээрх юм бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татах биш харин төлөх чиглэл рүүгээ л явуулаад байна шүү дээ. 5 толгойтой холбогдсон асуудал гэж хэлэх юм бол өнөөдөр их хурл дээр орж ил бид нар өнөөдөр гацчлаа шүү дээ. Тэгэхээр чи өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид биднийг өнөөдөр сайн байна нааштай алхам хийж ийн гэж үзэх үгүй юу? Үүний хэрэг дээрээ бид нар бол энэ асуудлаа хурдан шийдээд нэг талд нь гаргаад явуулах ёстой бахаа л гэж би боддог. Энэ орж ирсэн төсөл нь хэрвээ явах ёстой. Засаж залруулал ийм зүйлийн засаж залруулал явах ёстой. Үгүй энэ явахгүйг бол дараагийнхаа алхам хийх ёстой. Ийм тодорхой байж бид нар жоохон хурдтай ажиллахгүй бол эн чинь биднийг бол нөгөө гадаадын хөрөнгө оруулагчдыг татах биш улам хөөд туудаг юм чинь бол хэвээрээ байгаад байгаа юм биш үү дээ. Энэ хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр та нар ямар алхам хийх гэж байна гэдэг юмд нэг хариулаач. За энд нэг зүйлийг би нэг өнөөдөр өглөө сонин дээрээс уншчихлаа л да. Худалдаа хөгжлийн банк $500,000 бонд гаргаж байгаа юм байна л да. Тэгэхээр энийг харахад бол 9.6 Хайрос нэмэх 1 минут. Тэгээ 9.6% хүүтэй бондыг босгож Монгол Улсын засгийн газар баталгаа гаргасан юм байна. Тэгээд цаашлаад ер нь ингээд энэ өшөө энэ хувийн хэмжлийн чиглэлийн хөмсүүдэд засгийн газар баталгаа гаргаад энэ гаднаас бонд юм уу их усүр татахаар чиглэж байгаа ямар салбаруудад ийм төлөвлөгөөтэй зүйлүүд байгаа вэ? Энэ хүү жишээлх юм 9.6% хүү гэдэг засгийн газрын баталгаа гаргаад оруулж ирж байгаа энэ мөнгө бага хүүтэй мөнгө. Зүгээр би бол мэдэхгүй юм. Үнэхээр бага хүүтэй мөнгө. Ер нь эдгээр ийм хүүтэй мөнгийг дэлхийн зах зээл дээрээс босгож оруулж ирээд явхад бидний Монголд энийг ашиглахад үр ашиг нь ямар байх вэ? Энэ чиглэл дээр нэг тодорхой зүйлийг хэлээч. Хоёрт нь бол тэр 2067-оор долларын ханшаа тооцсон юм байна л да. Тэгээ бид нар чи өнөөдөр 2900 хүрсэн.
Тэгээ бид нар нодны интерлийн төсөв хэлцэхэд нэг яриад идэг байсан л да. Энэ хувийн хвшлийнхэн энэ одоо бидний тооцооллын арганы зөрүү хоёрын хоорондох одоо энэ юм чинь одоо яаж тооцогдох вэ гэсэн нэг ийм 2 Сангийн сайд хариулъя. За бид бол зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд бол хамгийн эхний хийх ёстой ажил бол энэ төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудал байгаа юм л да. Төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх. Энэ нь өөрөө төсвийг алдагдaltaгүй баталсан байх ёстой. Эндээс шалтгаалаад бол тодорхой хэмжээнд бол бид бас их усүр бүрдүүлэх нөхцөл бололцоонд бүрдэн. Эдийн засгаас мөнгө татах шаардлагагүй болсон байна гэдэг одоо дүр зургийг бас харуулна. За дээр нь бас бид бас энэ хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ёстой. Ер нь бол зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх гол одоо үйл ажиллагааны нэг бол энэ төсөв санхүү мөнгөний бодлогын хүрээнд тодорхой хэмжээнд хариуцлагатай байх ёстой. За дээр нь бол гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ бол тодорхой хэмжээнд бол нэмэгдсэн байх ёстой гэх мэтлэн ийм одоо ажлуудыг арга хэмжээнүүд хийх хэрэгтэй. За сангийн яамны зүгээс эхний одоо хийж байгаа арга хэмжээ бол энэ төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийг алдагдaltaгүй батлах чиглэлээр бол бас энэ одоо одоогийн энэ төсвийн төсөөллийг бол оруулж ирж байгаа. Энэ маань бас энэ одоо зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлээр тодорхой хэмжээнд нэмэр хандив болно. Цаашдаа бод ханшийг мөн одоо тогтвортой барьж явах ёстой. За гадаадын хөрөнгө оруулалтыг одоо сайжруулахгүйгээр бид бас яг одоо Монгол улсаас хамааралтай одоо бусад засгийн газрын зүгээс болоод Монгол улсын зүгээс хамааралтай валютын орох урсгал дээр бол нэмэгдүүлэх асуудал бол зөвхөн зээлийн л асуудал байгаа даа шүү дээ. Зээлийн л асуудал байгаа. Тэгэхээр бид энэ зээл гэдэг зүйлд шүтгэхгүйгээр ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх асуудлыг л бол эхний ээлжинд одоо эрх зүйн орчин болоод бусад чиглэл дээр гаргаж байгаа шийдвэр гаргаж байгаа төвчний байгууллагуудын хувьд ч гэсэн бас энэ дээр бол нэлээд анхааралтай байж байгаа гадаадынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүйгээр бид бол цаашаа явна гэхэд бол нэлээд хүндхэн байгаа. Бид ямар гадаад зах зээл дээр гаргаж байгаа экспортын одоо бүтээгдэхүүний үн аншид бол нөлөөлөх ямарч бололцоо байхгүй. Үндсэндээ валютын орох урсгалыг бүрдүүлдэг 3 төрлийн зүйл байдаг. Энэний нэг нь бол экспорт, за тэгээд гадаадын хөрөнгө оруулалт, тэгээд одоо зээдлэгийн асуудал байж байгаа. Тэгэхээр бол бид нэр цаашдаа бол нэгэнтээ экспортынхаа бүтээгдэхүүний үн аншид нөлөөлж чадахгүйгээс хойш энэ эдийн засгийн тэлэх эдийн засаг руугаа мөнгө оруулах, мөнгөний урсгалыг бий болгох хамгийн гол одоо арга хэмжээ бол гадаадын хөрөнгө оруулалт байж байгаа. Тийм учраас бол энэ гадаадын хөрөнгө оруулалтыг бол төлөвлөгөө хэмжээнд нэмэгдүүлэх чиглэлээр аль талдаа бол бас шийдвэрийг бол маш одоо түргэн хугацаанд гаргадаг, эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлдэг энэ бололцоонуудыг одоо бий болгох шаардлагатай маа гэж ингэж бодож байгаа. За худалдаа хөгжлийн банкны гаргасан бондын хувьд бол 9,375 гэдэг одоо хувийн хүүтэйгээр бол бонд гаргасан гэсэн мэдээллийг бол би хамгийн эцсийн байдлаар бол авсан байгаа. За энэ хүүний хувьд бол би тийм одоо бага хүү гэж бодохгүй байгаа. Энэ бол өндөр хүү. Одоо олон улсын санхүүгийн зах зээл дээр босгож байгаа хувьд бол өндөр хүү. Тэгвэл бол бид бас тодорхой хэмжээнд манай улсын баталгаатай бонд өнөөдөр худалдаа хөгжлийн банкны хувьд бол гаргахад иймэрхүү өндөр хүүтэй байна гэдэг бол манай улсын бас гадаад нэр хүнд зээлжих зэрэглэлтэй холбоотой бол байгаа нэг талдаа. За нөгөө талдаа бол бас худалдаа хөгжлийн банкны хувьд бол бас гадаад зах зээл дээрээс босгосон бондын төлбөр өртөө юм байлээ. Эннийх нь бас хугацаад өгсөн байж байгаа. Тэгэхээр альва төлбөрийн хувьд бол хугацаагаа төхөөлж дахиж одоо санхүүжилт босгох асуудал ярихад бол хүүнд нөлөөлөх юм бол магадлал ийм практик бол олон улсын одоо зах зээл дээр байдаг. Тэгэхээр энэ ч гэсэн бас нэг талдаа нөлөөлсөн байхыг бол үгүйсэх арга байхгүй. Тэгээ ямар ч байсан бол 9,375 гэдэг хүүтэйгээр одоо засгийн газрын гаргаж өгсөн баталгааны хүрээнд бол санхүүжилт бол босгосон байж байгаа. За бид бол яг хуу ер нь тооцооллын ханшийг бол би түрүү хэлсэн олон улсын санхүүгийн байгууллагууд болоод бусад одоо байгууллагуудын гаргасан эдийн засагт өгсөн үнэлэлт дүгнэлт цаашдын одоо ирээдүйн хэдийн төлөв гэсэн энэ одоо судалгаа шинжилгээнд дээр үндэслэн юм тооцооллын ханшийг авсан гэж. За энэ тооцооллын ханшийн хувьд бол он гарснаас хойш бол валютын ханш бол тодорхой хэмжээнд бол өсөлт бол байхгүй, тодорхой хэмжээнд бол багч гсэн бол бууралттай явж байгаа. Энэ ханш бидний хувьд бол олон улсын байгууллагаас өгсөн тооцооллын ханшийг авсан. Гэхдээ энэ тооцооллын ханшийн хувьд бол бас ийм хэмжээнд хүрнэ гэсэн ч одоо бас үг биш энэ маань. Тэгэхдээ бол ямар ч байсан бол энэ одоо гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлээд тодорхой хэмжээнд мөнгөний болоод төсөв санхүүгийн бодлогоо бас зөв тодорхойлоод зөв авч хэрэгжүүлээд ингэ явсан тохиолдолд бол бас эдийн засгийн хувьд бол
энэ олол валютынхаа ханшийг одоо ингээд тогтворжуулаад бариад яваадах юм бололцоо байгаа гэж ингэж тооцож байгаа.